Даялын зөвлөгөө дугаар 12. Духан дундаа чийдэнтэй яваа хөө. Эхнэр хүүхдүүд маань хойд судал дээр унтчихсан. Би яг жолгоо мушгаал борон дундуур алдарт нөгөө бодончийн хавцлыг давах гал явж илаа. Нар айл хитэн шингээд харанхууд хад чулуус ирэлдээл. Тэгэл яваал яла гэдэг шиг зөөлөн зүтгүүлээ явж исэн чинь гэнэт машин хүндрээд тэнглэг алцгаанаад эхэлдэ. Буугаад харсан чинь урд дугуй шилжиж. За тэгээ багажаа гаргахсан чинь гэрэл эрэхтэй болов. Халганы хармаанд хийчихсэн байсан гар чидэнгээ гаргаж ирээд за үзэж тарлаа та. За тэгсэн чи болдгүй. Нэг гартаа гар чидэнгээ өрчиж. За нөгөө гараараа дугуйгаас солин гэдэг бол за борон дунд бол зүгээр л уур хөргсөн ажил байт юм лээ. За тэгээ аяллаас буцаж ирээд туршлагатай улсуудаас асуусан чинь толгойн чидэн ав гэж байна. Туршаад үтсэн чи нэрэж тийм биш үү? Духан дундаа чидэнтэй хүний хоёр гар бол ямар ч харанхуу усан борон дунд бол гялзаал гэдэг юм лээ. Шүн хөдөөхээр бие засгад хүртэл үнэхээр хэрэгтэй. За ингээд та толгойн чийдэ авах гэж байгаа бол дараах хэдэн зүйлийг сайн анхаараарай. Нэгдүгээрт нь лээд гэрэлтэй. Чанартай духны чийдэн 7 цаг тасралтгүй басдаг. Хоёрт нь гэвэл гэрэлтэх чадварыг сайн анхаар. Нийж байснаас цэлээж байх хэрэгтэй шүү дээ. Гуравт нь толгойн гэрэлний хүлүүд лаялт горим нь өргөн өнцгөр тусдаг. Энэ гэрэлд дугуйгаа сольж, майхан барьж, хоол хийж, бүр ном уншиж хүртэл болно. Спотлайт горим нь нарийн өнцгөр маш хол тусдаг. За дөрөвт нь гэвэл батарейтай байвал тун зүгээр. Загнал хангалттай амжих. Духны чийдэнд дурлах сүүлчийн шалтгаан бол ус, сас, халуун, хүйтэн, дөргөлт зэрэг энэ бүхэнд тэсвэртэй байх ёстой. Ингээд л үзье. Даялын зөвлөгөө дугаар 12. Духан дундаа чийдэнтэй яваа хөө.